Өчигдөр улс төрийн намууд хурлаа хийж энэ удаагийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тодруулсан. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Нямбаатар нэр дэвшигчдэд тодруулахдаа улсын их хурлын сонгуульд нэр дэвшээд унсан буюу ялагдсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхаар тогтсон хэмээн сүржин мэдгдсэн ч 45 нэр дэвшигчдийн дунд улсын их хурлын сонгуульд өвдөг шороодсон Баянгол дүүргийн засаг дарга Сумьяатар байна. Шудраг хэмшиг байдлыг имижээ олгосон Нямбаатрын хувьд хэлсэн үгнээсээ буцаж Сумьяатрыг Баянгол дүүрэгт дахин нэр дэвшүүлэх болсон шалтгаан нь юу вэ? Угтаа ол ялалт байгуулж чадаагийнхоо төлөө Сумьяатар Баянгол дүүргийн засаг даргийнхаа ажлыг ч өгөх ёстой. Гэтэл хариуцлага хүлээлгүй одоо хүртэл засаг даргын ажлаа хийгээ зогсохгүй эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд хүч үзэх гэж байна. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй Баянзүрх дүүргийн засаг дарга Баяр Мөх сонгуулийн үр дүнгийн дараа ёсон хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр үүрэгт ажилласаа чөлөөлөгдсөн. Гэтэл Сумьяатар ажлаа өгөлгүй дахин нэр дэвшгэр болсон нь олон нийтийн дургуйслыг ихээхэн хүргэж байна. Сумьяатар улс төрийн хүрээлэлд улсын хурлын гишүүн Ж Ганбаатрын гар хөл гэгдэж ирсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ Сумьяатрын өдий хүртэлх намтрыг бичлсэн гол хүн улсын их хурлын гишүүн асан нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан Ж Мөнхот гэгддэг. Ганбаатар Мөнхот хоёрын аль нь түүнийг зүтгүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч Сумьяатар нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлд нэр дэвшигчдэд тавьсан нэг тэрбумын босхийг давж Баянгол дүүргээс дэвших эрхээ халааслаа. 2008-аас 2011 онд боловсролын зээлийн сангийн 32 мянган $, зээлээр Америкийн нэгдсэн улсын Бриджфортын их сургуульд олон улсын харилцааны мэргэжлэр суралцсан Сумьяатар Ис Баяр энх бол нарын туслах хийж байсан төдийгүй 2012 онд Монгол Ардын намын даргаар ажиллаж байсан энх түвшингийн ажлын албанд 1 жил ажилласан гэх зэргээр түүний намдар хөөрдгөө. Намынхаа луухруудын гар хөл болон ажилласан түүнд нийслэлийн намын хорооны баримтаж буй өвдөг шороодсон нэр дэвшигчдийг дахин дэвшүүлэхгүй гэсэн бодлого үйлчилсэнгүй. Сонирхолтой Сумьяатар нэр дээрээ бизнесгүй харин түүний аав Өлзий Оршихын эмнэлгийн хэрэгслийн төрийн 300 гаруй тендерт оролцож талаас илүүд нь шалгарсан цомог компани эдийн засагчаар ажилладаг байна.